Засгийн газраас өнгөрсөн онд тэглэсэн гурилын татвараа буцаа нэмэгдүүлэх хуулийн төслийг оруулж ирлээ. Учир нь гурил болоод Улаанбуудайн татварыг тэглэснээс үүдээд дотоодын газар тариалангийн үйлдвэрлэл 40% буурсан гэх тоон судалгаа гарсан. За иймээс ч гайлын албан татвараа буцаа нэмэгдүүлэхээр болж байгаа юм. Мөн энэ тохиолдолд дотоодын гурилын үнэ өсөхгүй гэдэг баталгааг өгч чадахгүй гэлээ. За одоогоос яг нэг жилийн өмнөх цудын хүндрэлийг даван туулах зорилгоор гурил болоод Улаанбуудан гайлын албан татварыг тэглэсэн байдаг. За энэ шийдвэрийн хүрээнд зах зээл дээрх гурилын үнэнд тодорхой хэмжээнд тохируулга хийгдсэн боловч дам нөлөөлөл нь Монгол улсын газар тариалангийн салбар хийгээд хүнсний бие даасан байдал сөрөг нөлөөллийг үзүүлж эхэлсэнийг салбарын сайд нь онцолж байгаа юм а. За иймээс засгийн газраас өнгөрсөн онд гаргасан шийдвэрээ буцаахаар хуулийн төслийг оруулж ирээд байна. Тэг яг татвар авдаг болоод биднэрт ямар үр дүн үзүүлэх вэ? Таны дөрөвний хэлсэн дээр нэг эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүн буух юм уу? Улаанбуудаа бид хямдхан байлгана гэж хэлж чадахгүй. Япон улс саган будаагаа хамгаалдаг шиг Монгол улс Улаанбуудааг хамгаалах ёстой. Бидний 90-ад онд авсан нээлттэй бодлогын сургамж бий. Монголын газар тариалан үндсэндээ бүрэн уналтанд орсон, бүх талбай зэрлэг шарилжиндаа баригдсан, нэгдэл сангийн аж ахуйнууд бүрэн задарж унсан. Үндсэндээ бид хүнсээ бусдаас гуйдаг болсон. Ингээд нэг 15-6 жил гаднаас гурил тусламжаар Улаанбуудаа авдаг. Төрийн тэргүүнүүд, ерөнхий сайдууд, гадаад айлчлалын хүрээнд заавал нэг гурил Улаанбуудаа гуйдаг хэмжээнд очсон. За гурилын гайлын албан татварыг буцаа нэмэгдүүлснээр зах зээл дээрх гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл үүсхийг салбарын сайд нь нуухгүй байна. За гэхдээ том зургаараа Монгол улсын хүнсний бие даасан байдлыг хангахад зайлшгүй шийдэх ёстой асуудал гэж тайлбарлалаа. Мөн Евразийн худалдааны хэлэлцээрт Улаанбуудааг оруулахгүйгээр татвартай байлгахаар тохироод байгаа учраас гайлын албан татварыг буцаа нэмэгдүүлэхээр болж байна.